Сайн бацгаана уу миний channel тавтам орил. Өнөөдрийнхөө бичлэгт би унтлахны өрөөгнийхөө ханыг хэрхэн маш хямдаар тэгээ амархан аргаар яаж чимгэлсэн бэ гэдгийг харуулъя, хуваалцъя гэж бодлоо. Тэгээд би бол хувьдаа өөрөө ямар ч мөнгө зарцуулаагүй, яг байсан юмнасаа хэрэгэлсэн. Ангитай ах нэг 2-3 юм долларын сторис авсан, би нэг үсрээл $5 үрсэх. Тэгээд хэрвээ та нар иймэрдүү чимэглэл тохьжуулалт сонирхож байвал бас миний видеонд лайк дараарай. Тэгээд хэрвээ иймэрдүү видео дахин үзхийг хүсвэл мэдээж миний channel subscribe хийгээрэй. Манайх яг энэ апартментыг рентэлдэг болохоор би ямар ч мөнгө өрхийг хүсээгүй. Тэгээд яг гартоор байгаа юмнуудаараа л тохьжуулчих гэж бодсон. За тэгээд одоо бичлэгээ харуулъя. За манай өрөөний хаан ерөнхийдөө бол хоосон, ямар ч зураг мураг байхгүй. Охиныхоо baby shower-аар Amazon-оос энийг $15 авч ирсэн. Тэгээ одоо гардоор байгаа юмараа л ханаа чимгэлтэй мө гэж бодож байна. Манайд угаасаа юм хан дээрээ ингээд зоогоод хатгаад хийчдэг пиннүүд байсан. Би энэ Amazon дээр яг алхныг олоод зургийг хажуу тавьчлаа. Тэгээ би энэ пинээр яг эднэрийгээ ингээд хэсэг газар нь хатгаа тогтоогоод явцсан. Энэ голын хэсэг хоосон санагдаад би ингээд энэ планта хайчилж агаад урт бог нь хамаагүй хийж агаад ингээд унжуулаад хийхээр шийдсэн. Тэгээд илүү гарсан планта цонхныхоо эндээс унжуулсан. За та нарын зарим нь миний зураг зурж байгаа клипийг харсан бах. Би өмнөх бичлэгт оруулсан байгаа. Гэтэ одоо энэ зургаа би яагаад зурсан бэ гэхээр би тэр хан дээрээ тавих гэж зурсан. Би өөрөө зургандаа нэг сайн биш болохоор аль болохоор хялбар зураг интернетээс олоод дагаж зурхаар шийдсэн. Тэглэж хан дээр тавингууд бас амар гоё цэвэрхэн харагддаг юм лээ. Энэ миний сонгосон 2 дахь зураг. Энэ бас зурхад маш амархан юм байлээ. Энэ хоёрыг нийлүүлээд зурхад нэг 30 минут л зарцуулсан баг. Эхлээд харандагаар зурж дүрсийг гаргаж агаад дараа нь нарийнхан шарпигаар зурж тодруулсан. Зургаа хан дээр тогтоохын тулд долларын дэлгүүрээс ийм 2 талтай наалттай ийм тейп авсан. Манайд байсан жаз амар хүнд хан дээр тогтооход хэцүү байсан болохоор жазгүй зүгээр зургаа ингээд наага тогтоочих гэж шийдсэн. Тэглээч юу амар гоё жазнууд чинь амар үнэтэй юм билээ штэ. Тэгээд за одоохондоо яах вэ, нэх мөнгө өрөөд яах вэ гэж бодоод. За энэ хан дээр болохоор би өөртөө байгаа малгаануудаа тогтоохоор шийдсэн. Тийм болохоор ханаасаа арчиж агаад наадаг үлгүүр наана. Энэ 3 ширхэг үлгүүрийг бас долларын дэлгүүрээс авсан. Малгаануудаа байрлуулахаас гадна энэ нь бас өрөөнд гоё чимэглэл болж харагддаг юм билээ. Заавал ийм бөөнхий малгай байх шаардлагагүй. Ямар ч малгай гэсэн бас гоё содон харагднах.
Энэ үлгүүр нь тогтооход маш амархан юм байлээ. Тэгээд дээрэс нь бас хадаас мадаас шиг нүх гарахгүй шууд дараа нь хуулаад авчдаг. За, энэлийн хаана нэг иймэрхүү болсон байна. Ойртуулаад харуулъя. Би яг энэ хаалганыхаа болонд болохоор илүү их ургамал унжуулсан байгаа. Тэгээд энэ дээдлийн яг шулуун яваагүй жоохон долгионтой ингээд наагаад явцсан. Энэ булангийн тавирыг болохоор би Amazon-оос авсан. Ийм урт тавир исэн. Би дундуур нь хуваагаад талын энд тавиад талын угаалгын өрөөндөө тавьсан байгаа. Энэ дээр байгаа хиймэл ургамлыг TJ Maxx-аас $7 хавцаа авчихсан. Тэгээд энэ доор байгаа бас бичгтэй самбарыг TJ Maxx-аас $5.6 авчихсан.